Авц замын зөрчлийг мэдээлвэл урамшуулал авна. Шөнийн цахилгааны хөнгөлөлт чөлөөлөлт үйлчилж эхэллээ. Эрдэнэс 5-7 хувьцааг ашиглан хүмүүсийг төөргөдүүлэн заллах явдал гарч байна. Оюутлаа төслийн зээлийн хүүг бууруулах эхний тохиролцоог хийлээ. Угаарын хийн хордлогын улмаас 15 хүн амнасаа алджээ. Бродын уран бүтээлчид виртуал буюу хийсвэр орчинд хотол мандлыг амьлуулжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Авц замын зөрчлийг мэдээлвэл урамшуулал авна. Тодорхойлбол явган хүний зам автобусны буудлын дээр авц замын 1-р игнийг хааж зогссон хөдөлгөөнд саад болохоор байрлуулсан зэрэг зөрчлийг мэдээлвэл тухайн тээврийн хэрэгслийн торгуулийн 10-20%-ийг мэдээлэл өгсөн хүнд олгодог боллоо. Тухайлбал 20,000 төгрөгийн торгуул ногдуулсан бол зөрчил мэдээлсэн иргэн 2-4,000 төгрөгийн урамшуулал авах юм. Гагцхүү зургаар баталгаажуулж 102 аппликейшнээр замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээлсэн байх ёстой. Түүнчлэн зөрчил гаргасан жолооч торгуулийн хугацаанд нь төлөөгүйгээс үнийн дүн өссөн бол урамшууллыг өссөн дүнгээс тооцно. Харин урамшууллыг олгохдоо нэмүү үртгийн албан татварын буцаан олголттой ижил хугацаанд олгохоор тогтжээ. Шөнийн цагт хэрэгэлсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх журам хэрэгжиж эхэллээ. Жил бүрийн 11-р сарын 1-ээс 4-р сарын 1 хүртэл үргэлжилдэг тус хөнгөлөлтийг манай улс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энд хамрагдахын тулд айл өрхөөд цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй зөвхөн гэр сууцаа халаахад зориулалтаар хэрэгэлдэг, мөн цагийн ялгуурт тоолуур ашигладаг байх шаардлагатай. Энэ жил шөнийн тарифын хөнгөлөлт чөлөөлөлтөд 81 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Эрдэнэс 5-7 компани 1072 хувьцааг ашиглан хүмүүсийг заллах явдал гарах болсныг Монголын баримт шалгах төвөөс мэдээлж байна. Тодорхойлбол 1072 хувьцааны ногдол ашиг тарааж байна. 1072 хувьцаагаа зарах, өвлүүлэх боломжтой боллоо гэх мэт мэдээллийг түгээж, ингэхдээ ихэвчлэн чатаар холбогдох шаардлага тавьж, холбоосоор дамжуулан хэрэглэгчийн регистрийн дугаар, дансны дугаар, нууц үг гэх мэт хувийн мэдээллийг авдаг. Улмаар хуурч олж авсан мэдээллийг ашиглан данс руу нэвтэрч эсвэл хаягаар танд бусдаас мөнгө залилдаг. Тиймээс залилагчдад хувийн мэдээлэл өөрөө өгөх, дансаа ашиглуулахаас сэрэмжлэхийг анхааруулж байна. Аюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах 2 дахь өдрийн хэлэлцээр амжилттай болсон гэж засгийн газраас мэдээллээ. Яриа хэлэлцээрийн үр дүнд талууд зээлийн хүүг бууруулахаар тохиролцож протоколд гарын үсэг зурцгаажээ. Үүгээр эхний удаагийн хэлэлцээр төр завсарлаж, манай талаас тавьж байгаа бусад нөхцлүүдийг нэгтэлж, тун удахгүй үргэлжлүүлэн хэлэлцгээр тогтсон байна. Угаарын хийн хордлогоор 9-р сарын 15-наас хойш 9 хүн амнасаа алджээ. Тодорхойлбол Улаанбаатар хотод 175,000 өрөх түлш хэрэгэлдгээс 110,000 орчим нь угаар мэдрэгчтэй. Одоо үлдсэн 60,000 орчим өрхөд угаар мэдрэгч суйрлуулахаар албаныхан ажиллаж байна. Мөн угаар мэдрэгчийг хяндаг, түүний дуудлагаар ажиллаж зөвлөгөө мэдээлэл өгдөг, цаашлаад янданг нь хөөлөх зэргээр шаардлагатай үйлчлэгийг очиж үзүүлдэг албаны болоод сайн дурын хамтарсан нэгж ажиллаж байна. Тэдний зүгээс угаар мэдрэгчийг унтраах байхыг анхааруулж байгаа юм. Яагаад гэвэл эн чинь унтраач юм бол та өнөөдөр өөрийнхөө угаарч байгаа эсгийч мэдэхгүй штэ. Хүний ер нь бол айлын угаар шүн явагдах гудж яахт. Гэтэл та энийг аваагүй тохиолдолд танд нөгөө уцмаа нөгөө гэрэн дээрх дугаар чинь дуудаад байдаг таныг. Тэгтэл таныг авахгүй тохиолдолд нөгөө далтаа дугаар маань эргээд тухайн хариуцж байгаа хянагч отгон цэцгэлээ залгахад бид нар шүн чамаагүй ирээд таныг сэрээ хүүрэхтэй. Энэ дотор хүүхэд байл бид нар бүгдийн дууд сэрээ. Тэгээд цаанаа мэдрэгдэх. Цаанаа мэдээлэл очсон байгаа юм. Бродын уран бүтээлчдээ виртуал буюу хийсвэр орчинд хотол мандлыг амьлуулжээ. Мандал нь нэг хүнд төдийгүй нийгэмд эерэг үр дүнг үзүүлдэг учраас хүн төрөлхтөн стресстэй альж тайвшрах, бодлоо зэгцлэх зорилгоор эртнээс сонирхон зурж бүтээж иржээ. Мандалтай бясалгах уг үйлийг уралгаар хамгаах арт терапи хэмээн нэрлэн эрчимтэй хөгжүүлж байна. Тиймээс Бродын уран бүтээлчдийн эхлүүлсэн төсөл олонний сонирхлыг ихэд татгалжээ. Төсөл Бродын үндэсний музейн захирал Татьяна Бронеева, дууны найруулагч зураач Юрий Базаров, график
график дизайнер Аюр Халтуев Батанин буйны сангийн хөтөлбөрийн захирал Игорь Барадачев гээд уламжлал хийгээд орчин үеийн урлагийн төрлийг хослуулан бүтээлээ туурвдаг авьяаслаг уран бүтээлчид оролцжээ. Төслийн удирдагчаар Ариуна Булутова ажилласан байна. Ice Club-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.